За Hailey Bieber-ийн Selena Gomez-ыг shade хийж байгаа бичлэгэн дээр лайк дарчихсан байгааг ингэж олон нийтэд илт болгосон content creator болох энэхүү эмэгтэй Courtney сая яг 3 цагийн өмнө гарч ирээд дахиад нэг шинэ апдейт өгсөн байгаа. Ягаад гэвэл одоо энэхүү эмэгтэйг яг тэрхүү бичлэгээ тавьсныхан дараагаар нь айгүй Hailey-гийн фэнүүд нь орж ирээд энэ эмэгтэй ирлөө ингээд дайрчсан чи худлаа ярьж ин Photoshop хийсэн мэж гэдэг юм уу те. Тиймэрхүү юмнуудыг ярьжсэн. Тэгээд энэ эмэгтэй гарч ирээд ингээд тайлбар өгсөн байгаа. Өөрийнхөө тухай эхлээд ингээд тайлбарлажсэн байхгүй. Би бол ингээд албан ёсны мэрэгжлийн content creator хүн. Тэгээ тийм учраас тийм том ивентүүд энэ нэмэгтэй хөлсөлж авч агаад тиймэрхүү одоо одуудыг хамаарсан тиймэрхүү ивентүүд дээр одоо жишээ нь хэм бол LA Fashion Week дээр энэ нэмэгтэйгээр ингэж мөнгө төлүүлж одоо контент хийлгүүлдэг юм байна лээ. За тэгээд энэ нэмэгтэй ярьж байгаа байхгүй миний тэр одоо анх тэр Selena Gomez-ийн тухай хийсэн бичлэгээ тавьсан аккаунт бол айгүй шинэ аккаунт, өөрийнх нь шинэ аккаунт. Тэгээ 2 сарын 14-нд яг тэрхүү бичлэгээ хийж тавьчаад тэгээ 2 сарын 16-нд байжсэн чинь notification ирсэн гэж аахгүй гэсэн чинь Hailey Bieber liked your video гिचгсэн байсан гэдэг хэлсэн. Тэгээ эхэндээ болохоор өөрөө итгээгүй ингэнэ. За зүгээр Hailey-гийн одоо fan account энэ төр нь л одоо тий лайклцсан байхаа гэж бодоод яг notification дээр нь дараад орсон чи яг одоо энэ дээр гарч байгаа тий тэр яг Hailey-гийн аккаунт нь байсан гэж байгаа хгүй яг ингээд бүр яг check mark тагаа тий тэр артталт нь байгаа одоо цэнхэр өнгийн check mark ч айгүй чухал ахгүй тий яг л зөвхөн celebrity хүмүүс юм уу эсвэл content creator тиймэрхүү influencer хүмүүст л өгөгддөг тийм check mark шүү дээ тий за тэгээд ингээд өөрөө бүр шалгаж үзгээд баталгаажуулж үзгээд өөрөө дараад орсон чинь шууд яг Hailey-гийн аккаунт руу аваачсан гэж байгаа байхгүй юу. За одоо тэр скриншотыг нь үзүүлээд заяа. За энэ болохоор ингээд цагаа харуулж байна те. Яг тэр анх notification-ы ирэнгүүт авсан одоо скриншот нь байгаа байхгүй 2 сарын 16-ны 10 цаг 22 минутанд оройн 10 цаг 22 минутанд ирсэн байна лээ. Энэ болохоор яг ингээд тэр notification дарж орчоод тэгээ тэр аккаунт руу наваачж байгаа байхгүй юу. Яг Hailey-гийн аккаунт мөн биш вэ нүгэд авчихсан чи яг Hailey-гийн аккаунт нь гарч ирсэн гэсэндээ тэрэн дээр бас ингээд скриншот хийчихсэн байгаа хгүй яг 10 цаг 23 минутанд. Тэгээ энэ нэмэгтэй ингээд хэлж байгаа хгүй Hailey одоо тэрхүү бичлэгэн дээр нь лайк дарах үед тэрхүү бичлэгэн зөвхөн 77 мянган үзэлттэй байсан. Тэгэхээр энэ нь юу хэлэх гээд байна гэхээр амар тийм viral видео биш байсан шүү дээ тийм учраас одоо Hailey-гийн алгоритм нь өөрийнх нь TikTok-ных нь for you page-ийн алгоритм нь аль үжээнээ одоо дандаа Selena-г муулдаг, Selena-г хейтэлдэг тиймэрхүү бичлэгүүдийг үздэг учраас алгоритм нь тийм болчихсон. Тийм учраас тийм хүн тийм viral болоогүй 77 мянган үзэлттэй одоо тийм бичлэгийг өөрийнх нь for you page дээр нь санал болгосон гэсэн үг байхгүй. Тэгэхээр Hailey Bieber бол аль үжээ тиймэрхүү одоо Hailey-г одоо бишээ Selena-г үзэн ядсан бичлэгүүдийг TikTok дээр дандаа үздэг гэсэн үг гэж одоо энэ нэмэгтэй хэлж байгаа маа.